Тэр асуусан асуулт нь мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн одоо политехник коллежид байгаа хүмүүсийн тэтгэлгийн асуудлыг дунд нь орхичоод байна гэж би ойлгосон. Бид нар энэ тэтгэлгийн асуудлыг зөвхөн дээд гадаад дотор гэдэг байхгүйгээр Монголд яг хэрэгцээтэй нь юу байгаа юм бэ гэдэг тал дээр бол эргэж авч үзэх хэрэгтэй юм шиг байна гэж би ойлгож байна. Зөв үү гэдгийг асуумаар. Дээд гэж заасан учраас тэнд болохгүй байна гэдэг тодорхойлж хоёрдугаарт багш нарын нэг хүүхдийг сургана гэдэг одоо гомдлыг хэрх юм санал ирэх. Тэгээ 8 хэсэг мэрэгжил байж байдаг. Тэгээ бүр тодруулаад харсан монгол хэл бичгээр Монгол улсын их сургуульд сурж байгаа хүүхдэд хүртэл тэтгэлэг багтахгүй гэдээ оруулаад ирсэн. Тэгээ чинь манай Монголын одоо боловсрын зээлийн сан. Гэтэл багшийн нэг хүүхэд нь монгол хэлийг багшаараа сурах гэж яхад нь хамрахгүй гэдэг нэг юм тавьчаа суугаад байх юм. Тэгээ нөгөө хууль дагаад, журам дагаад эрэлттэй мэрэгжил гэдгийг одоо хэн хийхгүй ингээ гацаагаад идэм болоо гэдэг дээр би тодруулж асуумаар нэг. Хоёрдугаарт энэ зээл төлөх асуудал дээр их хурлын тогтоол гараагүй гэж байна. Тэгээ гарах ёстой бол гаргая л хэдүүлээ. Тэгээ энэ өөрөө цаанаа бас янз бүрийн ашиг сонирхлын зөрчил одоо холбоотой ингээл хэл ам болоод энэс хайгаад гаргаагүй юм шиг гэж ойлгосон. Гэхдээ нөгөө ярьж байгаад энэ чинь сурж ирээд ажиллаад үүргээ биелүүлсэн ч хүн байж байгаа. Зарим нь бол яг нэг ирээчгүй нэг хүмүүс байж байгаа. Энийг хар цагаанаар нь ялгаад нэг талд нь гаргая. Би бол байнгын хорооноос энийг гаргаад нэг талд нь гаргахгүй бол энэ боловсролын зээл дамжсан нэг төмөн хардтал тэрүүл ам болсон. Нөгөө манай боловсролын зээлийн сангийн сэлгэмэ хайцсан. Мань үнийг одоо дарамтлаад ажлаас нь халаад баахан дарга цэгнэр зээл төлөхөөр одоо дарамтлаад байна гэдэг имийг хэвлэл мэдээлэлээр мэдгдсэн. Гэхдээ тэр хүн ажиллаа хийж байгаагийн төлөө зээл авсан хүмүүс нь дарамтлаад байна гэж одоо юу гэсэн үг вэ? Тэн дээрээ тулах юм бол ийм шударгаар ажиллаж байгаа төрийн албаа агчаа бас хамгаална шүү. 30 тэрбумаас ч одоо 10 тэрбум төлөх. Үлдсэн 20 тэрбум төлөгдөөгүй. Тэр 20 тэрбумаар чинь сурах ёстой маш олон хүүхдүүд сурч чадахгүй өнөөдөр ингээд дуусч байгаа юм байна л да. Жирийн айлын 3 сая төгрөгийн зээл авъя гэсэн хүүхдэд олдохгүй байгаа юм байл шнэ боловсролын зээлийн сангийн мөнгө чинь. Зарим нь 300 сая 400 саяар нь авна гэдээ явж идэг. Тэгэхээр наад боловсролын зээлийнхаа сангийн журам дээр эргээд авч үзвэл яг энэ дээр нь тэр хүртээмж тал руу бас нэг талаас анхаарахгүй болохгүй юм байна гэдэг тал дээр бол одоо та бүхэн санал байна уу? Яг журам дээр заасан зарим үг үсгийг бол одоо засгийн газараар орж ирэхдээ янз бүрийн байдлаар засагдсан байлаа. Тийм учраас энэ журам дээр хэрвээ нэмэлт өөрчлөлт санал шаардлага бол тэрэндээ өөрчлөлтийг оруулаад хийгээд явбал яасан юм бэ гэдэг ийм саналыг хэлмээр байна. Тэгээ одоо энэ зээл төлөвөөс болоод хичнээн хүүхэд сурах боломжоо алдсан бай. 33 тэрбум гэдэг бол харьцангуй бага шүү дээ. 20 тэрбум төлөөгүй юм байна. Тэгээ энэ хүмүүс ямар арга хэмжээ авч байгаа вэ? За Наранбаяр сайд хариулна. За баярлалаа. Тэгэхээр тэр улсын хурлын тогтоол гараагүй гэдэг бол тэр 2023 онд дээд боловсролын тухай хууль хэрэгжих хэрэглээрээ тэр заалт угаасаа байхгүй болсон. Одоо бол тийм шаардлагагүй. Тэгэхээр зэрэг одоо бол энэ асуудлыг хариуцж байгаа байгууллагууд нь яг гэрээний биелэлтэд хараад ингээд засгийн газраар оруулаад ингээд чөлөөлөх юм боломжтой болсон гэсэн үг. Өмнө нь гарсан тушаал дээр бол эргэн одоо энийг авч үзье гэсэн юм шаардлага ирүүлээд байгаа ийм нөхцөл байдалтай байгаа. За сэлгэмаа даргын хувьд бол өнөөдөр ажиллаа хийж байгаа. Дарамтлсан зүйл бол байхгүй. Өөрөө янз янзын ярилцлага өгсөн байна лээ. Гэхдээ бид бас зээлийг эргэн төлөвлөхөд мэдээж анхаарч 3 ийм ажил хийж байгаа ч гэсэн өнөөдөр бол тэр зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн. За мөн одоо 15 гаруй мянган иргэнд 2 удаа зээлийн мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулсан. За эргэн төлөлтийн хугацааг сая журмаар шинжлэхдээ эргэн төлөлтийг бол 20 хүртэл жилээр бол сунгаж өгсөн. Өөрөөр хэлбэл өндөр төлбөртэй сургууль сурсан хүн эргэн төлөх боломжийг илүү нээсэн гэсэн үг. Ийм байдлаар явж байгаа. Ажлууд нь явж байгаа. Гагцгүй бас зарим нэг асуудал үүсээд байгаа хэлхээс өөр арга алга. Өнөөдөр жишээлбэл Польшид сурж байгаа 92 хүүхдийг 4 сараас хойш тэтгэлгийн боловсролын зээлийн сан олгоогүйгээс болоод гудамж нь гарахаар ийм хэмжээнд өртсөн баг шээ. Хариуцлага хаанаа бас хэрэгтэй байна. Энийг л бид бас боловсролын зээлийн сан дээр бас хариуцлага нэгж байгаа ийм тал байгаа. Гэхдээ энэ бол дарамт биш ажил гэсэн л ийм л юм байна. Ажлаа бол хийгээ явж байгаа. За энэ ер нь бол эрэлттэй тэргүүлэх мэргэжлийг 5 жил тутам засгийн газраас баталдаг. За энэ жил бол энэ батлуулах жил нь болж байгаа. Тийм учраас бид өргөн барьж энэ эрэлттэй тэргүүлэх мэргэжил дээр монгол хэлний багш өнөөдрийн одоо бэлтгэгдсэн нөхцөл байдлыг судлаад оруулахад билээ. Багш нарын хүүхдийг одоо нэг хүүхдийн
Одоо 15-аас дээш жил багшилсан багшийн нэг хүүхдийг бол төрийн өмчийн дээд ихтэй сургуульд бол үнгүй сургана гэсэн юм заалт байгаа. Энэ эрэлтэд тэргүүлэх мэргэжлэр гээд хуулийн заалттай юм аа. Тэрнгээрээ л явж байгаа гэдгийг ойлгоорой. Өнөөдөр бол багш мэргэжлэр сурцж байгаа оюутан магистрантуудад олох сургалтын төлбөр бол өнөөдөр бид бол нийтдээ одоо 3000 суралцагчийн тоо бол 4230 байна. За тэгээ 13 тэрбум 941 сая төгрөгийг шилийн зарцуулж байгаа шээ. Тэгэхээр бид бол энэ ялангуяа дотооддоо суралцж байгаа суралцагчдад бол тэтгэлгийг бол ямар нэгэн байдлаар саатуулгүй өгч байгаа. Гадаадд сурж байгаа нь бол өрсөлдөө ихтэй байна. Хоёрдугаарт өндөр үнэтэй байна. Гуравдугаар тэнд хил ам ихтэй байна. Одоо яг 18 нас хүрсэн хүмүүсийн өөдөөс нь ээж аав нь л одоо хил ам хийгээл яваад байгаа шээ. Энд чинь уг нь юуны хувьд бол эрхцэн хувьд бол бие даасан улсууд шүү дээ. Ийм нөхцөл байдалтай л байна. Бүх зүйлүүд нь яг өөрсдийнх нь одоо юугаар нь яваад яг одоо манай гаргасан журмынхаа дагуу За ажлын хэсгийн хариултын нэмж. Байхгүй. За галаадрах гişүн асуултаа асууна.